Black Mirror цувралаа үргэлжлүүлж fucked up shit-тэй ярилццгаая. Season 2. За өнөөдрийн видеоор хэдүүлээ Black Mirror эхний season 2-ын 2 дугаар бүлгийн 3 анги дээрээс нь нэмээд 2014 оны 100 сарын өмнөхөн гарсан цагаан 100 сар буюу White Christmas гэдэг special байгаа тийм. Энэ 4 ангийн талаар ярилццгаая. За White Christmas special-ийн хувьд бол одоо feature special буюу бүрийн хэмжээний киноор илүү ойртохоор илүү урт илүү одоо ийм урт үргэлжилттэй анги байгаа. За нөгөө 3-ын хувьд бол яг season 2-оор нь явж байгаа. За энэ 3 анги season 2-ын 3 анги за тэгээд special-аар дуусаад channel 4 буюу одоо Британда гарч исэн 4-р сугаар гарахаа бол байсан. За энэ хугацаанд бол Charlie Brooker тэргүүтээ яг продюсер хариуцж байсан хүмүүс нь бол нэлээд бас урт яриа яваад нөгөө төсөв генетрэгээд айгүй олон яриа явсны дараахан бол 2015 онд гол одоо дийлүүд нь тодорхой болоод 2000 юунд бол 15 онд эхний 2 сизон болон White Christmas Netflix дээр ороод нэлээд амжилт үзүүлээд 2016 онд бол яг Netflix дээр анхны шинэ сизон буюу season 3 одоо 3 дугаар бүлэг бол гарч ирсэн байна. За энэс хойш бол нэлээд Netflix дээр бол амжилттай явсан ийм бүлэг цуврал байгаа. За одоо ингээд Black Mirror-ийн хувьд бол season 7 25 онд гарчихсан бол байж хэдүүлээ яг season-аар нь ярилцаад явнаа. За эхний анги Be Right Back-ийн хувьд бол 2013 оны 2 сарын 11-нд гарсан. Ер нь юуны Валентины өмнөхөн бол гарсан юм байлээ. Тэгээд агуулгын хувьд бол Martha Ash гээд юм залуу хосууд хөдөө одоо гэрлүү нүүж ягаад байшин руу нүүж яваад тэгээд түрээссэн юугаа машина буцааж өгөх гэж яваад одоо Ash нас урчиж байгаа. За тэгээд тэрний дараахан бол одоо хин Марта жирэмсэн гэдгээ мэдээд за тэгээд энэ чи одоо маш их одоо хагацал гашуудл ингээд айгүй хэцүү зүйлүүдтэй туулж яхад нэг одоо ажил явдлын үеэр найзлуу Ашийн ажил явдлын үеэр л нэг хүн ингээд чи ингээд юу яагаад үзээ нэг юм санаа байгаамаа одоо ингээд юунуудын те сошиал медиа ингээд интернетэд байгаа одоо тэр хүний мэдээлэл хийсэн ярьсан пост хийсэн юу гэдгийг те тэр бүхний нийлүүлээд ингээд юм одоо AI болгосон юм байгаа оролдоод үзээч гэдэг. Эхэндээ бол одоо ингээд чи юу яриад байгаа юм бэ гэ айгуу дургу хүлээж авчихсан бол ингээд айгуу юм хүнд байгаа учраас хагцал тэр гашуудал дундаа өөрөө бол аргаа бараад одоо тэр нөлөө залгаад ингээд үзэж байгаа. Тэгээд энэ ангийн бол яг гарч байгаа айгуу сонирхолтой л юм л хүн яг хагцал гэдэг зүйлдээ яг нүүр тулах айгүй хэцүү байдаг. Ялангуяа гинтийн зүйл дээр тийм ээ. Яг өвчин зовлонтой хүн удаан одоо хайртай ойр дотны хүн өвчин зовлонтой байж байгаа бол нэг өөр байх яг харьцуулж байгаа юм биш шүү. Гэхдээ арай өөр бах тийм ээ. Тэнгүүд энэ ч бол харьцуулж байгаа юм шиг гэснээр арай өөр. Sorry. Гэхдээ миний хэлэх гээд байгааг ойлгож байгаа хэрэг. Тэнгүүд энд бол айгүй гинтийн зүйл болж байгаа. Тэгээд амьдрал дээр хүмүүсийн гинтийн хагцал тэгээд тэр хагцлынхаа араас гашуудл гэдэг зүйлийг яаж нүүр тулгуу тэрийг яаж процесс хийх үү гэдэг айгүй хэцүү зүйл байдаг. Тэгээ тэр үед хүн ямар ч шийдвэр гаргаж болно. Бас одоо юу гэдэг энгийн гэх юм уу да үед гаргадаггүй шийдвэр энгийн гэж одоо хэлэхээр тийм үед одоо харахаар логиктэй зүйлээ тийм үед харж чаддаггүй гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд бол мэдээж байдаг бид нэр эргэн тойронд болж байдаг дэлгэцэн бүтээл зөвхөн энэ эпизод энэ анги энэ цуврал гэлтгүүл мэдээж хүн төрөлхтөнд хүүхэнд л одоо соёл урлаг зохиол гэдэг зүйл драм гэдэг зүйл байснаас үүснээс хойш л одоо тэрийг ярилцаж тэрийг хөндөж туусаар ирсэн. Энэ бол тэрний нэг хэсэг болж байгаа. Гэхдээ энэ дээр зүгээр ямар твист тийм ээ яг Black Mirror одоо твист орж ирж ийн үгүй л мэдээж AI орж ирж байгаа. За тэнгуү тэр нөгөө нэг сэдв нэг л тэр хагцал гашуудлаасаа гадна нөгөө нэг сэдв нь юу юм бэ гэхээр яг хүн гэж юу юм бэ? Яг хой хүн гэж яг юу юм бэ? Хой хүнийг юу хүн болгодог юм бэ? Зүгээр үзэл бодол юм уу? Эсвэл нэг юм дуртай юм уу? Тэ эсвэл царай зүсэн юм уу? Эсвэл одоо дотны харилцаа юм уу? Эсвэл хайр юм уу? Хүндлэл юм уу? Тэ яг юуг юу хүнийг одоо хүн болгож байгаа юм бэ гэдэг сонирхолтой. Дээрээс нь сошиал медиа гэдэг тийм ээ. Одоо энэ нөхцөлд одоо жишээ нь та бид яг одоо сошиал медиагаар дан ямар нэг ч яг сошиал медиагийн нэг хувилбараар одоо харилцаж штэ тий би үтсэн юмныхаа сэтгэлийг та бүхэнд дуулж байгаа. Гэхдээ энэ бол яг амьдрал дээрх миний хувь хүний таны өөр хувь хүнтэй чинь харилцаж байгаа харилцаа мөн үү гэдэг бас нэг өөр тий. Хэдийгээр энэ бүтээлийн талаар миний бодож байгаа мэдж байгаа мэдэрсэн зүйлээ хуваалцаж байгаа нь үнэн. Би аль болох 100% үнэн байхыг хичээн тийм ээ. Тухайн цаг мөчтөө шүү дээ. Хичээн тэр нь чухалч гэсэн яг харилцаа мөн үгүй. Яг энэ бичлэгийг та бүхэн үзэж байгаатай адилхан энэ бичлэг дээр миний ярьж байгаа зүйл миний ярьж байгаа би гэдэг хүн яг намайг тодорхойлох уу те миний сошиал медиа Facebook Instagram пост юу байдгийг те тэр зүйлийг нийлүүлээ гэж бодъё те. Одоо бид нар ярьдаг ChatGPT
GPT ч юм уу одоо Gemini юу байдгийн LLM-ууд те LLM ч юм уу AI-уд тэд нар зүгээр ингээд датагийн бүгдийг нөгөөд базаад ингээ яхад мэдээж тодорхой хэмжээний нэг юм identity те нэг юм бол гаргаж ирнэ шүү дээ. За энэ Rusty гэдэг нөхөр нэг ийм юм дуртай те хүмүүс энэ хүнийг ингэж хэлээд идэг юм байна. Энэ хүн өөрөө ийм юм байна. Иймэрхүү үзэл бодолтой, ийм дуртай, ийм дургу. А ийм дээр өөрийгөө зөрчижсэн, өмнө ийм дээр ярьжсэн чинь дараа нь иймэрхүү юм гаргаад ирж болно. Гэхдээ тэгсэн байсан ч би гэдэг хүнийг тэр одоо сошиал медиа пост ч юм уу юу болвол паблик зүйл болвол тодорхойлохгүй тэнгуут энэ анги дээр бол бас л тодорхой хэмжээнд хөндөж байгаа зүйл нь тэр байгаа тийм. Ялангуяа энэ ангийн одоо яг үндсэн 3-9-ийн төгсгөл рүү ихнийх мэдээж гол гашуудл эмгэнэл гэдэг зүйл нь тийм. Хагцал за 2 дахь хэсэг нь бол одоо сүрприз тэрнтэйгээ яаж дийл хийж байгаа. Тэгээд сүүлийнх нь хэсэг бол түрүүний тэр одоо түрүүний жоохон саяны миний ярьж байгаа зүйл болж юм л та. Тэгээ энэ бол айгу сонирхолтой сэдв. Энэний талаар яг хүмүүстэй ярилцах гоё гэж бодож. Одоо энэ Black Mirror надад айгу таалагдж байгаа юм ингээл хэдүүлээ ревю хийгээ явж штэ тэ season-аар нь надад айгу таалагдж байгаа юм юу гэхээр заавал ангууд нь бүгд супер байх албагүй. Заавал хөндөж байгаа санаагаа айгу юу гэдгийг дуусгасан те эсвэл ийм асуудал байна нийгэмд ч юм уу технологитой холбоотой ч юм уу те ийм асуудлыг ингэж шийдвэл зүгөө гэж заавал гаргалгаа гаргадаггүй. Заавал энэ ангууд нь төгс байх албагүй мөртлөө мэдээ сайн байх тусмаа гоё тийм ээ. Гэхдээ тийм биш ч гэсэн гоё юм нь хилэлцүүлгийн айгуу том сэдвүүд болж байгаа. Одоо энэ дараагийн 2 3 анги ч гэсэн тэр нь надад айгуу таалагдж байгаа. Одоо энэ Be Right Back гэдэг ангиг бол үзээд дунд нь ингээд ярилцах маш сонирхолтой сэдвүүд зөндөө гаргаар байгаа санагдсан л та. Тэгээ би бол одоо Black Mirror дээр ер нь ревюгийн формат бол яг тийм ба. Яг үндсэн сэдв дээр нь суурилсан яриа хилцүүлэг. За тэрэн дээр нь миний үзэл бодол. Тэрэн дээр нь одоо энэ эпизод дээр нь тэр одоо сэдвээ, тэр шүүмжээ, тэр үзүүлж байгаа зүйлээ ямар хуу гаргасан санагдсан, ямар өнцгөөс гаргасан санагдсан. Тэр нь одоо миний хувьд би гэдэг хүний хувьд одоо зөв буруу ч юм уу те юу гэдгийг юм санагдсан гэдэг талаас нь ярьж ерөнхийдөө явна гэж бодож байгаа. Яг нэг тийм техник хийц найруулга зохиол яг мэдээж найруулга зохиол орж байгаа. Гэхдээ зүгээр яг юм бүтээл гэдэг одоо яг хийц гэдэг талаас нь гэхээсээ илүү те саяны агуулга гол сэдв гэдэг зүйл нь илүү чухал гэж бодож байна. Ер нь Black Mirror-ийн хувьд бол тэгээ саяны анги дээр Hayley Atwell, Donald Gleason хоёр гоё байла. Hayley Atwell ер нь их мондог жүжигчин тэгээд мань хүнийг бас сая яг энэ нөгөө нэг юу гин Be Right Back гэдэг ангиг үзэж хахад үзсэн үедээ Avengers Endgame бас үзсэн байхгүй гэртээ сууж байгаа. Тэгсэн чинь Hayley Atwell-ыг ингээ ойрхон үзсэн ч бас гоё байсан. Agent Carter-ыг үзэж байгааг бол үзээрээ бас MCU-г айгуу дутуу үнэлэгдээд өнгөрчихсөн юм цурал бас байдаг. 2 бүлэг гарлуу 1 бүлэг гарлуу юм байдаг. Тийм тэгээд юуны хувьд бол энэ эхний анги бол надад маш их таалагдсан. Тэгээд яг энэ туулж байгаа зүйлийг ямар хэцүү зүйлтэй нүүр тулаад байгаа тэр ч гаргаж байгаа шийдвэр үйлдэл нь өөрөө айгуу ridiculous. Тэ одоо юу гэдэг юм хачин мангар тэнийг юу гэдгийг ийм сонин юм болоод байгааг мэдж байгаа ч гэсэн тэр хагцал гэдэг зүйлтэйг нур тул хэцүү учраас нүр тулж байгаа хэм маяг нь тэр учраас тийм ээ. Тэгээд мэдээж хайртай хүн алга болчихсон тэр яг тэр хайртай хүнтэй адилхан царайтай яг адилхан ярьдаг яг 100% одоо тэр хүн нь биш ч гэсэн ингээд нэг юм мэдэрсэн байгаа хүний хувьд тэр хүн нь байгаад байгаа юм байгангууд айгүй хэцүү ойлгохоор гэдэг юм мэдрэмжийг өгсөн зохиолтой найруулгатай тэгээ Hayley Atwell мондог жүжигсэн юм анги байлаа. Дээрэс нь одоо ийм юмнаас болоод ийм Android биш үү те Ash-ын одоо AI-тай Android хувилбар бүгдийн одоо бүхэл юмыг хийх зорилготой ийм одоо боломжтой ийм юу робот одоо Android хувилбар гэж байна те. Тэнгүүд тэрний бас нэг заваа юм нь энэ эмэгтэйг Martag одоо юугаа яах тэр хагцалтайгаа гимшил биш та хагцал те тэрнтэйгээ нүүр тулах боломжийг байхгүй болгочихж байгаа байхгүй. Тэр бас айгууч бол ер нь Black Mirror дээр айгуу олон хүндэг сэдв технологиос болоод бид нэр хүн байх боломжийг хүнтэй нийгмийн харилцаанд орох ч юм уу хүний харилцаанд орох эсвэл одоо юу байдгийг энэ дөр бол гашууд харам одоо тэрийг хагцлаа мэдрэх тийм ээ тэрийг процесс хийх тэр бол амьдралын нэг хэсэг шүү дээ. Хичнээн хүнд хичнээн одоо гинтийн зүйл хичнээн маш хүнд хэцүүч гэсэн тэр бол нэг хэсэг мөн те. Гэхдээ тэрийг ингээ процесс хийх тэрийг одоо байхгүй болгож байгаа юм л тэр те. Тэр бол бас юу гэн нилээн түгээмэл харагддаг бас юм сэдвүүдийн нэг бол харагдаад Black Mirror-ийн хувьд бол. За энэ анги бол тэгээд ерөнхийдөө нилээн таалагдсан. За Whiteberry-ийн хувьд бол яг үдсэн experience гэж бас яг үзэх цаг мөчтэй. Яг тэр талаасаа надад хамгийн ядаргаатай анги байсан. Одоогийн байдлаар үдсэн ихний 7 анги байгаа шүү дээ. Season 1 2 3 3 тэгээ special.
хамгийн ядаргаатай байсан. Тэгээд тэр гол дүр тоглож байгаа эмэгтэйгийн яг жүжиглэлт нь байсан уу, дүрийнх нь одоо илэрхийлэл нь тэр байсан уу, айгүй ядаргаатай байсан. Тэгээд яг төгсгөлдөө энэ бол айгүй том твист гарч ирэл тэ энэ эмэгтэй ингээд хүүхэд өчрхийлж алсан хүнд одоо оролцсонтай хам хэрэгтэн байсан нэтрэгээл тэрийг гаргаж байгаа. За тэгээд сүүлдээ эн чинь нэг юм үзмэр шиг зоо парк шиг болцсон байж байгаа жишээ нэ тий. Тим парк гэдэг шиг. Ийм твист байгаа юм л да. Тэгэхээр яг анханасаа найруулга зохиол талаасаа үзэгчийг ингээд тухгүй байлгах албаар тэр эмэгтэй нэг юм ядаргаатай байгаа юм шиг юм мэдрэмж өгөх зорилготой байсан байж магадгүй л те. Байж болохын сайн мэдгүй. Гэхдээ надад бол яг тэр ингээд үзэх experience тэр нэг твистүүд нь гарах хүртэл ялангуяа их ядаргаатай юм болол байсан. За тэгээд зүгээр бүтэн сэдвүүд юу гэж бодож байгаа нөхөр за окей ийм байж болчих. Тэгээ хүмүүс одоо ингээд гимт хэрэгсэн за энэ чинь ялангуяа жоохон хүүхэд хүчирсэн хүүхэд алсан тэг хүн ийм хүнд гимт хэрэгт оролцсон амсаатан ийм хүн байж байна. За тэгэнгүүт тэрийг одоо ингээ хүмүүс юу болгож те одоо зүгээр гимшил зүгээр нийгмийн хүрээнд хариуцлага тооцох, хуулийн хүрээнд хариуцлага тооцох иймэр биш бүр одоо хүмүүс мөнгө төлж тэр үнийг ингэж зовоохыг те нэмж зовоохыг одоо үзэж тэнцэнээсээ кайф авах те энэ бол өөрөө амар twisted одоо энэ эмэгтэйгийн тэр хийсэн зүйлтэй адилхан twisted те юм одоо ёрын үзлийн заваан новшин балиар үйлдэл байгаа хгүй. Тэрийг зүгээр энэ ч хүмүүстэй гэж авсан уугүй сайн мэдгүй байна. Тэгээ дээрэс нь хүүхд төчргөлж байгаа хүн аасан гэдэг хүүхд аасан тэр ингээд бичлэг хийгээд ингэсэн гэдэг бол угаасаа балиар заваа новшин адилхан юм байгаа юм л та. Тэнгүү тэр хүртөхстой гэдэг юм одоо зүгээр хайрцан дотор хэлэх юм бол зүв болно тийм үү? Тим гимт тэрийг хийсэн хүн хүртөхстой гэдэг үг бол зүв болно. Гэхдээ тэрийг ингээ контекстт оруулаад одоо энэ ч болж байгаа үйл явдалтай ингээд оруулангууд гимт хэргээр шийдэх те үзэн ядалтаар шийдэх хүчирхийлэл шийдэх бол ерөөсөө хариултууд биш байхгүй юу? Одоо тийм тэнгүүт энэ бол ингээд нэг юм twisted заваан новшин зүйлийг болсон юмыг адилхан тийм зүйлээр л одоо хариу барьчихж байгаа юм л та. Тэгээ энэ нэг бол угаасаа зүв биш ойлгомжтой. Айгу заваан новшин гэдгийг харуулж байгаа. Нийгэм өөрөө хүмүүс яаж хүний муу дуртай гэдэг шиг те ингэж хандж байгаа гэж хүүхдүүдтэйгээ ингээ инээлдэл парк болгоод үзэж явах жишээ нэ те. Тэр бол ингээ нийгэм өөрөө ямар fucked up юм бэ? Байж болдгийм бэ гэдгийг бас энэ чи харуулж байгаа юм л да. Тэр эмэгтэй новшин зүйл хийсэн байна уу? Хийсэн байна. Тэр хүн юу яах ёстой те хүртэх ёстой байна. Окей. Гэхдээ тэр чинь хуулийн хүрээнд бид нар шийдэх ёстой. Хууль нь асуудалтай, хууль нь цорхотой, хууль нь дутууд үлмэг одоо юу гэдгийг эсвэл шудраг бус системчсэн асуудалтай ч юм уу байх юм бол тэрийг шийдэхийн төлөө тэрийг засахын төлөө мэдээж явах нь зөв. Гэхдээ ийм шийдэл бол мэдээж байж болохгүй. Одоо Монгол гэсэн ингээл юмнууд асуудлууд янз бүрийн гэмт хэрэг одоо юу гэдгийг болох болохгүй юм хаад бууд дүүжил наатаа гээл те. Одоо нийгмийн одоо тэр хуучин дундад зууны үеийн Европод юу байдаг шүү дээ. Европоос өөр бус нийгмүүдэд байсан л баг. Одоо ингээд гэмтэр хийсэн ч юм уу хэрэг тарьсан гэж үзэж байгаа эсвэл бүр хэрэг тарьсууг нь тодорхойгүй байсан ч гэсэн одоо их allegedly буюу хэрэг муу зүйл хийсэн хэрэг тарьсан гэж үзэж байгаа хүмүүсийг зүгээр ингээд талбайд нь цаазалдаг. Талбайд нь одоо тэр нөгөө Game of Thrones-д гаргадаг шишээ юм гэдэг шиг нүцгэлээд ингээд явуулдаг. Тэ албаар ингээд юм spectacle буюу одоо юм хүмүүсийн үзүүлэн болгож хүмүүс ингээд хүний мууд дуртай байлгах те зүйлийг өөгшүүлдэг. Тийм зүйлийг энэ ч бас нэлээд давхар харуулж байгаа болов харуулсан болооч байх харуулсан ийм анги байла. Тэр талаас нь сонирхолтой байсан. Гэхдээ яг үзэг experience хамгийн ядаргаатай анги байсан. Whiteberry хувьд бол. За тэгээд season 2-ын сүүлчийн анги бол the Waldo moment байгаа. Энэ юу нэлээд iconic анги байсан байх. 2013 оны 2 сарын 25-нд гарсан анги байгаа. Тухайн үедээ Британий юуны бол одоо улс төрийн хүрээнд бол нэг юм арай чи Waldo moment ч юм уу Trump moment арай байгаагүй л дээ зүгээр. Гэхдээ тухайн үед бол ийм хэтрүүлэгтэй нөхцөлөд бол үүсэх үед бол үүсэжсэн. Тэгээ улс төр нийгмийг бол нийгэм нь улс төрөө бол одоо юу гэдгийг сериусны хүлээж авахгүй байх, тоглоом болгох. За тэгээд мэдээж улс төрөөс иргэд бол залхах. За тэр залхсандаа юу гэдгийг гажиг гадны тоглоом болгосон гол асуудлуудыг хөндөх гээгүй гэдэг ч юм уу. Ийм хүмүүс рүү анхаарал хандуулах ийм юмнууд айгүй их болж исэн ч үгүй. Тэгээ өмнө нь ч тийм одоо ардсан системтэй улсуудад бол түүхэнд зөндөө тийм зүйл гарч исэн ийм бол байгаа. Тэгээ энэс хойш зөндөө гарсан Waldo-тай харьцуулж болохоор
юмнууд бол зөндөө тий одоо юу гэдгийг тусад нь контекстгүй одоо ингээ нийгмийн контекстгүйгээр улс төрийн контекстгүйгээр бид нар ингээд за нэг ийм хүн байна. Ийм олон нийтэд ярьж байсан. Ийм үйлдэл хийсэн. Ийм байдлаар хувийн ашиг сонирхлоо хөөсөн гэдэг ч юм уу. За эсвэл одоо юу гэдгийг ийм одоо яг ийм зүйлүүд дээр ямар ч бодлого байхгүй. Тэг бодлого гэдэг чинь policy гэдгийг гаргадаг хүмүүс чинь politicianуд тийм үү. Тэнгүүт улс төр тий бодлого гаргадаг хүмүүс чинь улс төрч байх хэрэгтэй хүмүүс тийм үү. Тэнгүүт яг ийм сэдвүүд дээр ийм нийгмийн улсын асуудлууд дээр ямар бодлоготой юм бэ гэдэг нь ойлгомжгүй эсвэл байхгүй хариулт байхгүй зүгээр дефлект хийх буюу одоо тойруулах, булзааруулах, тэ бөөрөн хийлэх иймэрхүү жишээ нь ингээд нөхцлүүдийг хүмүүсийг хараад за ийм нэг хүн байна. Ийм хийжсэн юм байна. Та энэ хүн саналаа өгөөгөөл ихэнх үгүй гэж хэл. Гэхдээ тэр хүн хинбэ гэдгээс хамаарат эсвэл тэр хүн ямар зүйлд анхаарал хандуулж чинь юуг тоглоомшглон болгож чинь юунаас юуг одоо ямар сэдвийг булзааруулж чинь гэдгээс хамаарат ерөөсөө тэнцээ ингээд явчихдаг. Тэгээ алдсан систем ерөөсөө яаж амжилттай болох ёстой вэ гэхээр иргэд өөрсдөө маш боловсралтай байж иж юмыг маш нюанстай хардаг байж иж маш олон зүйлийг шаарддаг, маш олон зүйлд шаардлага тавьдаг, өөрсдөө зөрүүлээд маш их үүрэг ирэхээсээ гадна үүрэг биелүүлдэг байж иж тэгээ систем маань өөрөө маш үр дүнтэй одоо эрэг байж иж арчлал өөрөө ажиллах байхгүй юу те зүгээр нэг юм дуртай нь очиод 4 жилд одоо Монголын нөхцөлд бол 4 жил за ерөнхийдөө 6 жил нэг удаа санал өгөө болцдог тэгээ ингээ бусдууд нь надад хамаагүй амьдарч яадаг бол арчил бас биш байгаа те тэгээд сонгуулийн эрх чинь өөрөө хүн болгонд тэгш эрэхтэй тийм үү адилхан нэг эрх байгаа. Гэхдээ хүн болгоны мэдлэг өөр байгаа даа. Тэнгүүт тэрийг сайн болгоход систем их сайн ажиллах хэрэгтэй. Систем сайн ажиллах юм бол зөрүүлээд санал өгөгчд маань одоо юунасаа өрсөлдөж байгаа хүмүүсээс зөв зүйлээ шаардаж зөв үнээ сонгох одоо ийм боломжтой болно. Сонгосныхаа дараа ч гэсэн шаардлага тавих. Тэнгүүт Waldo moment дээр бол яг тэрийг л харуулж байгаа юм л та тэнцээ ингээд нийгэм өөрөө айгуу ингээд залхацсан байгаа даа. Дээрээс нийгэм өөрөө зөв зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байна. Хүмүүс ингээд тоглоом болгох, шоглоон болгох ингээд фан cool эсвэл одоо нээлттэй одоо юу гэдгийг байгаад анхаарал хандуулж байгаа. Гэхдээ энэ өөрөө давхар юм гэхээр зөвхөн тэр Waldo-гоор одоо Waldo хийж байгаа залуу Waldo-г ажиллуулж байгаа тэр одоо продюсер тэр контент хийж байгаа хүмүүсийн зөвхөн шүмж биш. Бас улс төрийн шүмж байгаа. Юу гэхээр улс төр өөрөө иргэдийг залхааж байна тий. Улс төр бол өөрөөсөө ингээд юмыг бөөрөн хийлж ярьдаг тий. Одоо юу гэдэг энгийн өдөр тутмын хүний өнцгөөс энгийн өдөр тутмын амьдралаа амьдарж байгаа хүний суулж байгаа зовлон нэг шиг талах нэг шиг сүүний үн одоо монголоор тэр зөндөө тоглоом явьжсэн шүү дээ. Талах сүүний үнийн үнтэй холбоотой маш олон жил болж байна тэрнээс хойш тий. Иймэрхүү одоо сая жишээ нь ингээд тэр нөгөө нэг ямар шалтгаанаар юу болоод бид нар сайж агслаа тийм үү. Тэнгүүт юмнаас ингээд хөндөрч байна. Одоо улс төрчтөнд хэтэрхий хөндөй байгаад байна. Зорилго нь айгу тодорхойгүй байгаад байна тий. Ийм ч учраас Waldo шиг зүйл рүү Waldo юуг төлөөлж байна гэдэг түрүүний ярьсан асуудалтай зүйл те. Тим зүйл рүү явчихж байгаа хгүй. Яг үнийг хэлэхэд тэнцээ ууг нь Waldo нь ямар ч юуг ч төлөөсөн зүйл биш. Ямар ч одоо бодлого байхгүй, ямар ч юм утгагүй зүйл юм шиг бүр юм ridiculous те бүр шал утгагүй юм зүйл юм шиг боловч яагаад хүмүүс тийшээгээ одоо бүр анхаарал хандуулах хэмжээний болж ийн вэ гэдэг өөрөө бас сонирхолтой юм байгаа юм л да. Тэгээ дараа нь амин сонирхол одоо 2013 онд те. Эннээс хойш ийм үнэхээр сонин яаж энэ хүн ирэх мэдлэлт гарчив? Яаж бүр ингээд том нөлөөтэй байр суурин дээр очичв те хүмүүс сонгочв гэмээр юм зөндөө болж байгаа. За Америкийн улс төр ярих юм бол бүр тэр дуусахгүй юм болно. Зөвхөн Америкээр хязгаарлагдахгүй олон зөндөө байгаа юм л та те. Энд чи одоо энэ 13 онд гарсан энэ ангиас хойш одоо чинь Jair Bolsonaro гэж нөхөр Бразил ерөнхийлөгч болоод одоо харин ялмал авах гээд ингээд том шүүх мөх ерөнхийлөгч байхдаа хийсэн юмнуудынхаа хариуг одоо хүртэх гээд ингээд явж байгаа жишээ нь хаавчч те Бразилийн шүүхийн систем нь Америкээс арай өөр тулдаад энэ явж байна жишээ. Тэгээ ингээд тэрээр хязгаарлагдахгүй олон тэнцээ арчсан системтэй улсуудад үнэхээр яаж вэ гэмээр хүмүүс ингээ гарч ирсэн юм зөндөө байж юм л та. Өөр улсууд яриулж байгаа зүгээр. Эсвэл одоо юу гэдэг Европын холбоонд ийм амар мундаг тогтцсон системтэй газар дунд яаж Виктор Орбан байгаад байна Унгар те улам хаалттай улам тусгаарлсан улам ийм яалгуурал дээр суурилсан нийгэм босгож ийн систем нийгэмж байгаа систем босгож ийн гэдэг ч юм уу те. Иймэрхүү юм бол байгаад байдаг. Тэгвэл яг ингээ Waldo moment шиг юм одоо үзэхэд агай сонирн байгаа хгүй те ингээ 13 онд тэр үед юг 13 оноос өмнө байгаагүй гэсэн үг ш. Гэтэ 13 оноос хойш ямар их юм болвоо те одоо Британд хүртэл хин Борис Джонсон ерөнхийдөө толоо тавьсан
Тэ одоо Waldo моментыг жишээ нь одоо хийх юм бол Борис Джонсныг даваа ялж байгаа юм шиг эсвэл одоо юу гэдгийг ингээд ийм болох гээд байгаа юм шиг санагдаж байгаа юм шиг боловч одоо үзэнгүүт айгу сонирн байна. Тэгээд одоо ийм сатир штэ энэ бол одоо яг технологи гэхээс яг тодорхой хэмжээний технологийн баг. Гэтэ энэ бол нийгмийн сатир, улс төрийн сатирыг одоо монголоор юу гэж айгу гоё тийм эвтэйхэн хөрвүүлж хэдүүлээ бас таланд нь хараад амжиж зүгээр инээдмэн зохио шог хошигнол те хошигнолт yes хошигнол нь айгуу гоё улс төрийн нийгмийн хошигнол байгаа хгүй энэ бол те тэгээд яг дуусахгүй л дээ иймэрхүү зүйл дахиад гарна ойлгомжтой гэхдээ энэ өөрөө ямар амар хортой вэ те бид нар ингээд яг нийгэм арчлалд оролцож байгаа хүмүүс нийгэм өөрөө эрүүл байх хэрэгтэй, боловсролтой байх хэрэгтэй, систем нь өөрөө шудраг байх хэрэгтэй, тэнцүү байх хэрэгтэй, тэгш хэрэгтэй байх хэрэгтэй тэгжээж бид нар ингээ эрүүл нийгмийг босгоод ингээд явах ёстой тэгж чадахгүй болонгууд одоо энэ дээр яг нөгөө төгсгөлөнд New World Order ингээд ийм ертөнцийн дэлхийн оронгороо эргээд тэр Walton нүүр царай нь болчихсон те ингээд ийм болчихсон ингээд тэнцээ ингээд цагдаагийн систем нь одоо амар дарангуулын системд орчихсон те тэгээ манай тэр хүн тэнцээ цагдаа нарт додуулаад ирлгүүлээд ингээд таарж байгаа байдаг ч юм уу те одоо тэгээ энэ ертөнц нь юутай нэг ертөнц юм бэлээ одоо энэ нэг үйл явдал нь гэх юм уу нөгөө 15 million meritsтэй нэг юм бэлээ та тарах юм бол тэр төгсөл манай хүн тэр Джейми зодуулаад ингээд цаана ингээд бахан дэлгэцэж өгч штэ тэдний нэгэн дээр дэлгэцлүүдийнхаа нэгэн дээр манай нөгөө эмхтэй байж байгаа Аби баха те Аби нөгөө сүлд ингээд нэг юм юу болсон штэ өөрийнхөө хүслээр биш ч гэсэн одоо нэг юм хүслээр биш ч гэсэн ч яг одоо хүслээр биш нэг юм айгуу тухгүй нөхцөл байдлаар тэнцээ нэг юм порн жүжигчин юм шиг юм болцсон штэ тэр дүрсэн тэр цаана Waldo-тай хамт ингээд байж лээ чи тэгэхээр ингээд нэг ертөнцөөс байгаад байгаа байхгүй тэр бас айгуу сонирхолтой байлаа энэ эпизод бол илүү энэ дээр зүгээр хүмүүсийн одоо энэ дээр бас нэг юм баг штэ тэнцээ хинээ Tobias Menzies гэж жүжигчин тийм Menzies гэж жүжигч одоо Game of Thrones дээр Edmure Tully тоглосноор мэт байх. Мань үний хувьд бол одоо юуны дүр тоглож байгаа те conservative намын одоо төлөөлөгчтэй нэр дэвшигчийн дүр тоглож байгаа. За тэнгууд нөгөө талд болохоор Chloe Perry гэж жүжигчин болохоор энэ Labor намын төлөөлж байгаа тоглож байгаа юм л тэнцээ бас л нэг улс төрийн одоо юу явж байгаа. Одоо шүүмж гэх юм уу те юу гэхээр тэр эмхтэй гарахгүйгаа мэдж байгаа. Гэтэ дараагийн юмны шат болно гэдэг нь айгүй чухал байгаа гэдэг гэж байгаа ч юм уу те. Тэр өөрөө яг энэ эмэгтэйгийн карьер, улс төрийн карьерийн зүгээс зөв юм шиг боловч нөгөө талаас яг хүмүүст сонгуульд оролцож байгаа. Хүмүүс сонгуул өгж байгаа тий. Яг ингээд за 3 оролцогч сонгуулийн өрсөлдөж байгаа хүмүүс байлаа гэж бодоход нэгэн тийч ялгуугаа мэдж байгаа мөртлөө зүгээр шатахтай ингээд харагдах нь чухал гэж зоригтой орж ийн гэж бодгоор яг санал өгж байгаа хүн тэр ямар санагдах вэ тий. Яг бодит бодлого ч юм уу яг бодит шийдвэр инээтерэ гэсэн юм байхгүй. Яг мэдээж Waldo гэдэг joke маягийн юм чи хошигнол нь явж байгаа ч гэсэн сатир тий. Явж байгаа ч гэсэн зөвхөн яг зүгээр politics гэдэг талаас нь харахад бас л тодорхой хэмжээний асуудалтай юм байж байгаа байхгүй тий. Тийм тэгээд энэ анги бол гоё анги байсан. Надад бол их таалагдсан жүжиглэл хийц хүндж байгаа сэдв тийм ээ. Тэрэн дээрээ хүндж байгаа сэдв дээрээ тэрийг ямар өнцгөөс гаргасан, яаж шүүмжилсэн. Тэр бол одоо юу гэдгийг яг нэг өнцгөөс нэг юм гэхээсээ илүү ингээд агүй юм өргөн хүрээнд шүүмжилж чадсан юм анги байсан. Дээрээс нь амар инээдтэй. Угаасаа амар инээдтэй анги байсан. Тэр Джеймигээд залуу маань өөрөө болол бас тэнцээ ингээд агүй юм depressed хэцүү амьдрал те. Хөргөт яг хүсэж байгаа зүйлээ хийж гин үг гэвэл үгүй мэдээж те. Тэгээд одоо медиа гэдэг зүйл ямар заван байдаг. Одоо энэ яг нэг нөхцөлд одоо артист гэж хэлж болох юм да те комедиан гэх юм уу хошин шогч гэх юм уу те энэ хүнийг бол одоо эзэмшиж байгаа байхгүй өөрөө нэг утгаараа болвол те тэгээд мань хүний бүтээ одоо ингээд ам оруулж байгаа зүйлийг эзэмшсэн тэр нь ингээд нөлөөтэй магадгүй ашигтай болоод явчингууд мань хүн тэнд киклэгдэх нэг сонирм биш болчихж байгаа гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд нь бас айгүй сонирхолтой гоё анги бол байж чадлаа энэ дэр манайд сан сэтгэлдүүдээ бас хуваалцаарай энэ дэр ярьж болох хилцүүлэг гарах point сэдв юмнууд зөндөө байгаа бах мэдээж манайд үдцсэн учраас энэ дээр аль хэдийн айгүй олон жилийн өмнө яриа сэдвүүд нь бас явцсан баг гэхдээ итгэвтэй бас оролцоорой гэж хүсгээр байна. За тэгээд дараагийн анги нь болохоор White Christmas гэдэг анхны одоо яг special телевизийн special. За энэ анги болохоор айгүй сонирхолтой анги байсан л да тий. White Christmas бүрэн хэмжээний кино шиг урт хийх боломжоо айгүй ашигласан санагдсан. Гэхдээ хэтэрхий фокусгүй гэх юм уу? Ингээд нэг юм тим болол санагтаа жоохон фокус алдчихсан. Яг энэ ангийн гол өнгөцсөн фокусж байгаа зүйл нь яг юу юм бэ гэдэг. Яг тэр Z eyes гэж нэг зүйл байгаа те нүд ингээд оронд нь нүдийг хийчихэж байгаа. Тэр нь ингээд одоо юу гэдэг юм
бүх юм ингээд далимдуулж харах боломжтой одоо тэ сошиал медиал болчих юм л та далимдуулж гинэ би дамжуулж хичээсэн. Тэгээд блок хийх гэдэг систем байж гэн тэ. Айгүй олон технологийн юм байж болох экстримүүдийг тэ технологийн экстримүүдийг харуулсан ч гэсэн яг нөгөө зохиол өрнөл талаасаа бол энэ анги юу байсан. Айгүй фокусгүй, жоохон замбраагүй ийм анги байсан. Тэгэл нэг твист, дараагийн твист, тэрний дараа дахиад твист, твистэн дээр нь твист гээл те. Тийм байсан. Яг сонирхолтой муу гэж бол хэлж байгаа юм биш. Зүгээр бодохдоо надаа энэ анги хоёр яг ингээд энэ дэр хүнд чинь харуулмааргаа зүйлүүдээ хоёр хуваагаад хоёр цустай анги байсан болт ч юм уу те. Тиймэрхүү зүгээр бодогдсон гэхдээ муу энтер санагдаг. Их сонирхолтой анги байсан. Тинчээ ганцаардал харилцааны асуудалтай эрэгтэй хүмүүсийн харилцааны асуудал ганцаардал за тэрийг яаж хийж тэрэн дээр хүмүүс энэ тоглоом хийж байгаа тэнцээ ингээ аудиенс үзэгчтэй тэнцээ стримч гэх юм уу од хамт тэр нэг залуугийн өмнөөс ингээл явж байгаа тэр мат те тэгээ одоо тэр Joey-ийн амьдрал байна те ингээ зүгээр байсан амьдрал юмн дээрээ одоо юу болсон те ихнэр нь одоо хайртай байсан ихнэр нь тэнцээ өөр хүнтэй хараа тавиад тэнцээ ингээд жимсэн болчихсон тэгээд тэнцэнээс ингээд бүхнээс холдохын тулд тэг ингээд зөвхөн тэр залуугаас биш одоо бүхнээс холдоход ингэсэн. Тэгээ мань хүн тэнцэнээс одоо тэр зүйлээс move on хийж буюу амьдралаа үргэлжлүүлж чадаагүй тэрнтэйгээ зурлалцсан 5 6 жил зурлалцсан байдаг ч юм уу те. Тэр бас сонирхолтой те тэнцээ одоо юу гэдгийг мань хүн бол ингээд айгу стокер хэмжээнд бүр ингээд очсон. Гэхдээ буруутахад бас нэг юм хэцүү нөгөө талаас те ингээд ямар нэг тайлбаргүйгээр ямар нэг communication харилцаа байхгүйгээр илэрхийлэх зүйлгүйгээр зүгээр ингээд шууд блок хийгээд алга болно гэдэг. Тэгээ блок гэж байгаа нь энэ одоо анги дээр гарч байгаа технологиос болоод одоо ийм бүр балиар заваа новшин юм байж байгаа шүү дээ те. Тэгээ ингээд блоклаа алгуулж байгаа. Тэгвэл тэр блоклж байгаагаас болоод одоо юу гэдэг ингээд бүр зураг мураг юунууд нь хүртэл байхгүй те түүхэн ч байхгүй зураг нь ч байхгүй юун ч байхгүй болж байгаа. Тэр хүнд чинь хагцах гимших бас юм одоо юм байх хэвээр те хүний түүх гэж зүйл байгаа. Тэгээ тэрийг хүртэл байхгүй болгочих жоохгүй. Энэ бол амар одоо inhumane гэдэг шүү дээ те юм хүнлэг бус юм балер юм байгаа юм л та. Нөгөө талаас тэр эмгтэйгийн хувьд бол айгу immature хандсан байгаа те тийч маньгүн ч immature хандж байгаа дараа нь гэхдээ тэр эмгтэй бол бүр илүү одоо юм юмыг процесс хийх хүнтэй харилцах те тэрэн дээр маш одоо муу байсны үр дагавар одоо тийч гарч байгаа гэдэг ч юм уу. Ийм анги бол байсан яг үзэх experience нь хамгийн сонирхолтой ангиудын нэг байсан. Ингээ араасаа янз бүрийн юм гарч ирэл улам нэмэгдээд байгаа сонирхолтой байсан. Одоо тэр Una Chaplin-ы дүр байгаа шүү дээ, тэ. Una Chaplin-ы дүр дээр болохоор Талисад тоглодог, тэ. Робин ихнэр тоглодог. Тэгээд мань хүний хувьд болохоор Charlie Chaplin-ы яач байгаа шүү дээ, тэ. Тийм тэгээд Una Chaplin-тай тэр хэсэг бол бас айгүй сонирхолтой. Одоо тийч ингээ зүгээр хүн өөрөөхөө датаг уншуулад тэрүүгээрээ одоо юу болгочихж байгаа Alexander гэдэг шиг юм гэрийн юм болгочихж байгаа спорт систем болгочихж байгаа тийм. Тэр бас айгүй сонирхолтой байсан. Тэнгүүдээ тэр яг дараа нь тэр төгсөл Joe-гийн одоо тэр хоригдож байгаа ял авж байгаа гэх юм уу да тий. Тэрэнд нь л хүрэж байгаа юм л та. Тэгээ тэр Joe төгсгөлд тэр цагдаа нар ингээд тэр Joe-гийн одоо cookie-г одоо ашиглаж тэнцээ Matt-тай ингэж яриулж одоо буруутай гэдгийг нь тодорхойлж байгаа юм л та. Гэхдээ тэр өөрөө бас л энэ human юм байгаа хгүй тий. Яг мэдээж том гэмт хэрэг юм дээр юу тодорхой болгох тий. Хин ямар буруутай байсан юу болсныг гэдгийг тодорхой болгох зорилгоор ашиглах нь зөв санагдаж байгаа юм шиг боловч тэр нь яг human зүйл үгүй юу гэдэг бас айгүй эргэлзээтэй. За тэгээ тийм биш юмаа гэж бодоход за зөв байлаа гэж бодъё. Тэн чи зөв байх үндслэл зөндөө байна штэ. Тэгээ ягаад гэвэл тэн чи ингээд хүн алчсан байна. Жохон хүүхдийн үхэлд хүрчихсэн байна гэдэг айгүй чухал. За шийтгэл байд юм байж. Шийтгэл жоох хэргийг ингээд тодорхой болгох юм байж тэ кукиг нь аваад ингээд. Гэхдээ тиймгүүд тэр кукиг нь ингээд ялалж ийн гээд минут тутам 10,000 жил боёо тэнцээгээ хэдэн тэрбум жил ганцаардах ийм зүйл даваачаад үлдээчихэж байгаа. Зүгээр л тоглоом болгоод баг шахах тэр 2 цагтаа тий. Тэнгүүт тэр кукийн баг хүн байгаа хгүй өөрөөгөө юу гэдгээ куки гэдгээ мэдгүй ингээд яг л хүн шиг ингээд чи ерөөсө датан копидол ингээд тэр нөгөө нэг Una Chaplin-ы дүр яг ингээд нөгөө хифтэл тэгээд бүр ингээ юу яач вэ ингээл ингээ сандарж байгаа мэдрэмжийг бидэрт өгдөг шүү дээ. Тэнгүүд тэр хүн чи яг тэр чи ерөөсө хүн л байгаа хгүй. Тэнгүүд тэр одоо ийм нийгэмд байх юм бол тэр чи ягаад эрэгтэй байхгүй гэж те эрэгтэй байх хэрэгтэй болж байгаа. Тэр куки ч хүн биш те. Бид нарын ингээд өнцгөөс харахад зүгээр хүний тархинаас нэг юм копидод ингээ гарч байгаа юм шиг боловч одоо чинь ChatGPT-тэй хэдэн өдөр чатлахад л ямар эвгүй байлээ те ямар ингээ хүн шиг хандаж ингээ зөвлөгөө өгөөл яриад инээтрээ гээд инх боломжтой байлаа. Одоо ингээл Gemini-тай бид нар утсан дээрээ бүрэн ингээд юу ах чатлах боломж
боломжтой байж хүнтэй ярьж байгаа юм шиг те энэ Gemini тэнгууд энэ хоологын сонгол character-ын сонгол энэ явж байна датагаа өгөх тусам тэр нь илүү дэлгэрэнгүй болж байна чинь бид нар өнөөдөр тийм байхгүй тэнгууд энэ дээр байгаа шиг бүр ингээ хүнээс авчихсан юм байхад тэр яагаад ирэх гэж байхгүй билээ те тэрийг тэгж тавчлааж зоох яг human зөв зүйл үгүй юу moral талаас юу вэ гэдэг бас айгу сонирхолтой ер нь тэр cookie гэдэг гаргаж ирнэ гэдэг л өөрөө moral талаас бас ямар үлээ гэдэг агуу сонин. За тэгээд гэмт хэрэг гэдэг зүйл нэг зүйл те. Одоо бид нар юу гэдэг мэдээгээр унших ч юм уу. Одоо тэрний white bear юу илээ? White bear-тэй анги шиг одоо те тэр ингээ гэмт хийх зүүнийг хажуугаас нь харах ч юм уу. Ингээд ингэж харах нэг өөр асуудал. Гэхдээ юмны нюансыг харна гэдэг өөр асуудал те. Одоо жишээ нь Joe энэ дээр бид нар юу туулаад ямар зүйлээс болоод ямар одоо хүн байжгаад юу болцсон бэ гэдгийг бид нарт маш дэлгэрэнгүй харуулж байгаа шүү дээ. Энэ хүн evil хүн үү, муу хүн үгүй. Жохон одоо creepy хандсан. Гэхдээ ямар ч муу зүйл санаагүй их нэртэйгээ ингээд ярилцахыг хүссэн. Гэхдээ тэр эмэгтэй өөрөө ямар ч харилцаагүйгээр бүтэн блоклоод алга болсон. Одоо нийгэмд тэр бас л байдаг зүйлс та асуудал байгаарлаа. Асуудлыг харилцаагаар энэ зөвхөн романтик харилцаан дээр байдаггүй. Янз бүрийн төрлийн асуудал. Бизнес, найз, нөхөд, ах トゥ ус, гэр бүл юу байдгийг. Нүүр тулж ярилцаж шийдэхийг хүсдэггүй цухтаадаг тийм үү? Эсвэл ингээд дардаг гэр бүлүүдэд тэр бол бүр их байдаг те ингээд нэг юм асуудал ойлгомжтой зүйл асуудал байгаад байхад тэрийг зүгээр ингээд дардаг хинч дуурахыг хүсдэггүй дуртахыг хүсдэггүй ингээд нэг юм чимээгүйхэн дардаг те тэр шиг ингээд байх нь өөрөө буруу байгаа байхгүй те за тэрний бас ингээд тохирогч болсон хүмүүсийн нэг Joe байна за тэнчэнээс ингээд явсаар байгаа тийм ингээд эцсийн үр дүнд ийм юм болсон гэдгийг бид нар амар харж байгаа тэнгүүд тэр хүн тим юм туулсаар байгаа тим шийдвэр гаргаад тим үйлдэл гаргаад тим ингээд хохиролт хүргэсэн хүн ганцаардлыг тэгж ингээд минут тутам амьдрал дээрх минут тутам тэр хүнд мянган жилдээ ингээд infinite loop боёо одоо ингээд хязгааргүй цаг хугацаанд ганцаардлыг тэгж мэдрэх тэгж тим шийтгэлийг хүртэх ёстой хүн гэж юу нэг байх уу байсан ч цөөхөн баг тийм ээ хүн төрөлхтний түгэн тэнгүүд тэр бас одоо юм бас айгүй юм нюанстай хандах ёстой гэдгийг харуулж байгаа тийм гэм тэрийг шийтгэл гэдэг зүйл өөрөө ямар амар балансгүй утгагүй байх боломжтой гэдгийг харуулж байгаа. Одоо Matt байна те. Хогийн зүйл тодорхой хэмжээний хогийн зүйл хийсэн. Гэхдээ яг хүн алж хүрээд хэлсэн гэдэг шиг тийм зүйл хийгээгүй. Тинчээ яг хийжсэн зүйл хууль бус зүйлээс зөв жоохон хууль бус зүйл хийжсэн үнэн. Тэрнээс болж хүний амьд хүрснөө одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн докторгүй ийм эмэгтэйн одоо хохирогч нэг залуу болгосноо болоход нөлөөсөн үнэн. Гэхдээ тэнцээ үлдсэн насаараа тэнцээ ингээ хүн төрлөختөн биш ядан ч тэр улс нь тэр чигээрээ блокттэй бүр ингээ нэг ч хүний амьд харилцаа байхгүй зүрчээ ингээд бүр залуу хүн байгаа шүү дээ 40 50 насны хүн яг ингээ бүтэн нийгэм донд бүгд блокт байх тийм балер новшин шийтгэл хүлээхэр зүйл байсан уугүй юу те ер нь тэр байж болох шийтгэл уугүй юу гэдэг бол амар заван балер юм байгаа хгүй те тэгээд яг л тэр нөгөө нэг Waldo moment дээр шиг заяа тэрнээс илүү Whiteberg дээр шиг яг юм хүмүүс ямар балер cruelтэй харгисгцгий байж болдог вэ гэдэг нөгөө талаас нь харуулж байгаа гэмт хэрэг хийж байгаа хүнээс гадна яллагдагч хүнийг тодорхойлцсон тэр хүнийг бид нар нийгэм за энэ ч бол одоо хууль сахиулагч юм уу хүмүүс ямар амар хэрцгий балер новшин human биш хийж байна гэдгийг харуулж байгаа. Гэхдээ нөгөө хэд нь 100% буруугүй ингээ хөрч мэдээж биш те буруу зүйл хийсэн байна уу байна. Хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ баланс нь хаана вэ гэдэг айгуу сонирхолтой. Ийм анги бол байла. Тэгээ энэ ангийн дараанаас бол Netflix руу ороод ихэлсэн гэж байгаа. Тэгээд 3 дахь ангиас эхлээд би бол яг бас бодож л байсан л да. Бодож л байгаа л да. Яг нэг юм Britishness юм нь алга болчих үү дээ гэж бас бодоод байгаа. Надад бол яг нэг юм British байгаа нь айгуу таалагдсан. Эхний 6 анги тэгээд спешиалтайгаа нийлээд тэгээд 3 дахь сизнээс эхлээд одоо дараагийн хэдүүлээ ярилцах сизон бол бас нэлээд өөр бас болох бах production хувьд нэлээд нэмэгдсэн 6 ангитай дээрээс нь болж байгаа. Тэгэхээр review маань жилийн урт болох бах. Тэгээ сонирхолтой болол санагдж байгаа. Та хэд бас энэ юуны season 2 болон нэг special байгаа те энэ 4 ангийн таалагдсанаа бас сонсдогдод хуваалцаарай. Сэдвүүд дээр сонсдогдлоо хуваалцаараа маш сонирхолтой сэдвүүдийг үндсэн. Season 2 бол надад маш их таалагдлаа. Ер нь бол тэр special гэсэн таалагдсан зүгээр яг ярахад л айгүй олон сэдв байгаад байгаа болохоор хуваасан бол гэж бодсон. Түүнээс шаг үзэг experience нь бол гоё байсан.
яг олон твист араас нь айгүй олон твист байгаа дахын нэг зүгээр үзэхэд гоё ч гэсэн араас нь сул тал нь юу гэхээр твист болгоныхоо жинг жоохон байхгүй болгочихж байгаа гэх юм уу те жингийг хуваарлж байгаа юм л да. Ийм зүйл бол байгаа тодорхой хэмжээний шүүмж гэх юм бол ийм байгаа те Джон Хайм гоё байсан. Манай Game of Thrones-ийн жүжигчдийн тэнд бас гарч ирж байгаанууд нь гоё байгаа. Хэд хэдэн жүжигчд гарч ирсэн бидний нэг зорж дуртаагүй л яваад байгаа. Гэхдээ тийм одоо Tobias Menzies бол одоо гарч ирсэн те. Тэгээд Natalia Tena гэж жүжигчнийг бол манай нөө сэтгэл зүйн эрүүл мэндийн бас докторгүй нэг эмэгтэй Оошагийн дүр тоглолтыг манай хэд мэдэх бах. Una Chaplin түрүүнээс Talisa тоглосон гэдэг ингээд нэг өөр бас миний дүр дагууч хэд хэдэн хүмүүс бас байж байгаа. Ийм байна. Тэгээ Black Mirror-ийн review-тэй хамт байгаа бүгдээр нь баярлалаа. За үйл ажиллагаанууд маань гоё одоо юу яаж байгаа шүү. Доктортой явж эхэлж байгаа шүү. 6 сарын 26-ны орой Joseph Kosinski найруулагчийн одоо Oblivion, Tron Legacy, Top Gun Maverick гэх мэт юм дэлгэцийн одоо супер бүтээлүүдийн том театраар үзэхэд, том дэлгэцээр үзэхэд, мундаг дууралттай үзэхэд супер бүтээлүүдийн найруулагч бол одоо хийсэн Формула 1-ийн албан ёсны хамтралтайгаар хийж байгаа Brad Pitt гол дүрд нь тоглож байгаа. Kerry Condon хийн Javier Bardem гэдэг юм мундаг Damson Idris гэх мундаг жүжигч туслах дүр тоглож байгаа. Ийм бүтээл бол эрт дөрөвдгийн шүний үзэр бол IMAX тангимд үздэг шүү. Тэгээд юу ягаараа Portal Цэгийн мэн гэж ороод тасалбараа захиалж аваарэ. Шүнийн тусгай үзрээр бол маш гоё одоо та хэдэлцэн дээр гарч байгаа гоё ийм мерчүүд бол тасалбар болгонтой загт дагалднаа. За тэгээд нэмээд бол одоо энэ Формула 1-ээс эхлээд бол одоо энэ онд бидэд merchandise-ыг бол айгүй олон төрлөөр гоё гаргаж эхэлж байгаа. Олон байгууллагуудад хамтарч эхэлж байгаа шүү. Одоо энэ t-shirt-ийн Aura гэдэг брэндтэй хамтарч гоё merchandise-нууд гоё цамц подолкнууд дэлгэцийн бүтээлүүдтэй холбоотой pop culture-тэй холбоотой аюулгүй гоё бүтээлүүд merchandise-нууд гарна шүү. За тэгээд дээрэс нь Casely гэж гоё брэнд байгаа. Одоо Shangri-La-гийн дөрөв давхарт байдаг юм гоё утасны кейсний вендинг машин байгаа шүү дээ. Тэгээд тэр нь тэнцэнийхтэй хамтраад одоо Формула 1-ээс эхлээд цаашаа олон кино бүтээлүүд дээр бас айгу гоё одоо юунууд бас гарна шүү. Утасны кейснүүд бас гарна шүү. Samsung-ийн бараг бүх загвар за тэгээд дээрэс нь юуны iPhone-ы бараг л бүх загвар бол байгаа юм байна. Яг тэрийг удахгүй бас илүү дэлгэрэнгүй пост тэгээд явна. Тэгээд ийм гоё зүйлүүд бас гарч байгаа. Дахиад ч бас гоё мерчүүд нэмэгдэх бах. Ер нь энэ зунаас эхлээд pop culture-ийн гоё мерчүүдийг ингээд ийм бадсан гоё мерчүүд гаргадаг ийм системд орж эхэлж байгаа шүү. Та тэр тал дээр сан сэтгэлдүүдээ нэмээд бас хуваалцаад яваарэ. Ийм байна. Тэгээд Формула 1-ийг гоё хамт үзцгээе. За 7 сарын 10-ны шөнө Superman киноны бас IMAX-ийн шөнийн тусгай үзэрийн бас захиалга эхэлсэн байгаа. Айл нь Portal Цэгийн мэнээр захиалга явж байгаа. Манай захиалга үйл ажиллагаанууд бол дандаа Portal Цэгийн мэнээр одоо явж байгаа шүү. Ийм байж гин. За тэгээд хамтаасаа бүгдээр нь баярлалаа. Black Mirror цувралын season 3-ын review-ээр уулзцгаа. За тэрнээс өмнө бас хэд хэдэн бас сонирхолтой гоё кино бүтээлүүдээр review-уд бас байж байгаа. Тэгээ member-үүдтэй баярлалаа. Member-үүд маань member болж нэмэгдээрээ member-үүд маань бол сар болгон зориулсан зүгээр бүх төрлийн member-үүд маань бүх level-ийн member-үүд маань сар болгон зориулсан бичлэг бол орж байгаа. Өнгөрсөн сарынхыг би бэлтсэн нэлээ урт бичлэг болохоор бэлтсэн. Жохон өөрөөр хэрээсээ хэтэрсэн сэдв сонгоцсон юм байлээ. Гэхдээ тэрийг ямар ч байсан гаргана. Тэгэхээр 6 сард 2 member-үүд зориулсан 2 tier list бичлэг гарна гэсэн үг шүү. Ийм байж гэн тэгээд member болцоогоороо donation нэж дэмжээрэй, лайк дараарай, subscribe дараарай. Instagram дээр Restaurant 7 гэдэг Facebook дээр Rusty Talks гэж байгаа эднэрийг энэ сувгуудыг дагаарай. Энэ дээр бол одоо манай хийж байгаа үйл ажиллагаа контентуудын бүх мэдээллүүд ороод явж байгаа шүү. Хамтсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн review контентуудаараа үйл ажиллагаан дээрээ уулзлаа. Баяр та.